Бүр одоо ингээ хатаасныг ингээд саунд хийгээд өөрөө одоо халуусан тэгээд дууж болохоор иймэр нь ч бас байдаг юм байна шүү дээ. Сайн байна уу Ирсай сүгийн заяа мэдчилж байна. За өнөөдрийн бичлэгээр та бүхэнтэйгээ уулзч байгаа баяртай байна. За тэгээ өнөөдөр бичлэг оруулж байгаа нэгэн шалтгаан нь болохоор өмнө нь би хэдэн өдрийн өмнө өтгөн хаталтын 99% нь үүнийг дээдлж гадагшлаа гэсэн ийм өтгөн хаталтай холбоотой ийм бичлэг оруулсан байгаа. Тэгээд оруулсны дараа болохоор олон хүн одоо асуулт асуусан байсан. Тэгээд нэг бүрчлэн одоо хариулж чадахгүй учраас нийлүүлээд одоо юу яа өнөөдөр жоохон цаг гаргаад ингээд уншаад хариулъя гэж бодсон юм аа. Тэгээд бүгдээрээ одоо энэ хүмүүсийн бичсэн комментийн асуултыг жоохон анхааралтай авч үзье. Ерөнхийдөө асуулт болоод комментууд байгаа. Тэгээд эндээс за асуусан асуултанд нь жоохон ингээ анхаарлаа хандуулад явъя. За хатаасан Бордок. Бордокийн монгол нэр нь юу вэ? Бордок нь цагаан га юм уу мөөг юм болов гинэ. За Бордок болохоор цагаан гач биш, мөөгч бас биш ээ. За энэ бол тодорхой мэдж байгаа учраас хэлье. За энэ доор болохоор за хүн орхойдоо шүү гэж бичсэн байна. За яг одоо бидний мэддэг нэг айхтар үнэтэй тийм ээ хүн орхойдоо бол биш. Гэхдээ зэрлэг хүн орхойдоо гэж бас орчуулагддаг юм байлээ. За энд нэг юм сонирхолтой. Яна яг хатаад 0-д суугаад зовж байхдаа сонсов амар шүү нэрээ гинэ. Архаг өтгөн хаталттай гэдэг. Тэгээ ер нь бол өтгөн хаталттай хүн олон байдаг баха гэж бодож байна. За Бордок гэж яг юу юм бэ? Бордок цай хаанаас авч болох вэ? Бэлэн цай гэж байх уу? За Кивинээс бусдыг бол мэдэхгүй юм байна. Бордокийг хаанаас авч болох вэ? Европт амьдардаг. За бүгдээр энэ асуултаа эхлэе юусэн бүгдийг хараад авч. Бордок гэж яг юу хэлээд байна? Хунчруу. За хунчруу гэвэл бас араа өөр. Хунчир бас биш. Яг цагаан олсон бичлэг байна. Өтгөн хатаад бүр хэцүү байсан юм аа. Баярлалаа. Бор зам гэж яг ямар юм байдаг юм бэ? Энэ талаар дэлгэрүүлж хэлж өгөөч. Бор зам гэж яг юу юм бэ? Бор замыг хаанаас авах вэ? Бор зам японоор комбо мөн комбо мөн шүү. За ингэсэн ийм одоо асуултууд байна. Тэгээ ер нь би ингээ хариулахгүй байгаа л хамл өшөөл ирээл байх бодол асуултууд ирээл байх болтой. За ямар ч байсан өнөөдөр цаг гаргасан дээрээ энэ асуултанд хариулъя гэж бодож байна. За Бордокийг болохоор японоор гобо гэж хэлдэг. Гобо. Солонгосоор өвөн гэдэг. Англиар болохоор ойлгомжтой тийм ээ. Бордок. За шинжлэх ухааны нэр нь болохоор Arctum lapa гэж нэртэй. Энэ болохоор одоо тэр Бордокийн навчин нэлээд дэлгүүр тийм ногоо навч байдаг юм байна. За тэгэд энэ болохоор Бордокийн үндэс нь одоо тэр яг бидний хэлээд байгаа тэр итгэж сайн гэж хэлээд байгаа үндэс нь байна. За тэгэд энэ одоо бичлэгийн үзсэн хүмүүс маш сайн мэдж байгаа тийм ээ. Одоо яг өтгөн хаталтанд маш сайн өтгөн одоо хатаадгүй ийм урамл юм байна гэдгийг одоо бүгдээрээ сонссон, харсан байгаа бах. За тэгэд энийг одоо янз бүрээр идэж хэрглэж болдог. За иймэрхүү байдлаар салат хийгээд идэж бас болно. Салат хийж болно, шүлэнд хийж болно. Тэгээ хоолнд ингэж амтлаад ингэ хийж болно. Бордокоор бол янз бүрийн одоо хоолны зууш хийж болдог байх нэ. За тэгээд олон хүмүүс асуусан байсан тийм ээ. Одоо Бордокийн цай гэж байдгүй гэд. Бордок ти буюу гобоно ча. Манайхаар бол CU энтертэй адилхан. Японы одоо 7-Eleven тэгээ ер нь ийм төргөн үйлчлэгээний дэлгүүрүүдээр ингээд зардаг бүтээгдэхүүн бас байдаг. За Японд бол төрөл одоо цай гэдэг те Бордокийн цай хэмээл ингээд төрөл бүрээр нь зардаг. Ийм одоо савлаа зардаг байх нь байна. Уутанд бас савлаа зардаг. Тэгээ ер нь бол маш гоё энгийн амттай. Гобоча гэдэг. Бордок ти. Хэрвээ Монголд одоо зарагддаггүй бол Монголд байхгүй бол одоо цайны бизнес эрхэлдэг ч юм уу эсвэл одоо ямар нэг бизнес эрхлэх сонирхолтой хүмүүс бол өөрсдөө энэ цайг бас Монгол руу оруулаад боломжийн үнээр айхтар хэд нуулахын ч боломжийн үнээр бас ард иргэдэд бас хүргэж болох юмаа гэсэн санааг бас хэлмээр байна. За Солонгос манай монголчууд бас олноороо амьдардаг ш тийм ээ. Тийм болохоор бас Солонгост ийм уон ча гэд Бордок ти гэд бас байдаг юм байна. Бас ингээд яг юугаар саунд хийгээд
шууд ухаар гэж бэлтгэсэн байт юм байна. Бүр одоо ингээ хатаасныг ингээд саунд хийгээд өөрөө одоо халуусан тэгээд дууж болохоор иймэр нь ч бас байт юм байна шүү дээ. За ингээд солонгостойгоо улсууд нь болохоор өөрсдөө ингээд авч болох юм байна. За магадгүй одоо тийм ээ одоо Европ, Америк гэд одоо энэ барууны орнуудаар амьдардаг монголчууд маань байх юм бол бурдок, рут, tea-bags гэд байдаг юм байна. Ийм цай бас зарддаг юм байна шүү. Тэг яг одоо интернетээс хагаад энэ бол одоо Amazon-д ингээд зардж байна гэдэг бичсэн юм тийм ээ. За ингээд аваад өөртөө ингээд өдөржмийнхаа амьдралд угаад хэрэглээд байж болох нэ. За далайн замаг гэдэг маань нэг ийм одоо далайд дотор байхдаа ийм далайн ургамал. Одоо бид нар монголоор бол далайн замаг ургамал гэж хэлээд байгаа шүү тийм ээ. За үүнийг гаргаж аваад ингээд хатаагаад одоо хоол хүнсэндээ хэрэгэлдэг. За ингээд мөн түүнийг одоо ингээд хатаагаа савлаад хоолнд хийх боломжтой, хоолыг амтлах боломжтойгоор ингээд зардгаа. Тэг Японд бол ингээд янз бүрээр одоо хэрэглэж болдог. Тэг энэ бас далайн байцаагаар хийсэн бас нэг одоо амтлагч байгаа. За ингээд зардаг байгаа шүү. Тэг энэ далайд ингээд ургадаг. За тэг Япон нэр нь болохоор комбо. Одоо энэ доотлол юу энэ болохоор ханзан байгаа. Тэгээ энэ болохоор доотлол нь комбо гэдэг уншиж байгаа сте. Комбо. Тэгээ бор замаг. Замаг ерөөдөө манайхаар бол бор замаг. Замаг гэж одоо орчуулагдчихж байгаа. За энэ комбо маань солонгосоор дашима гэж дашима. За солонгосоор бас ингээд хараад үзэхэд бас ингээд төрөл бүрөөр гарч ирж байна. Тэгээ солонгосчууд тийм ээ Япончууд магадгүй хятадууд бас хэрэгэлдэг баг. Ер нь далайн орнтой газар тийм ээ. За ингээд савлаа зардаг. Та бүхэн тийм ээ гэрийн орхын супермаркетаас дэлгүүрээс тийм ээ ингээд авч хэрэглэж болох нэ. Тэг өдөржмийнхаа амьдралд хэрэглүүлээ. Одоо бидний эрүүл мэндэд маш сайн байдгаа. За энэ нэлээ манай Монголд ч гэсэн энэ нэлээ зарагддаг ч байж магадгүй энэ дашима гэдэг. За англиар болохоор kelp гэх тийм ээ. За магадгүй одоо тэр юу Америк, баруун Европын орнуудад бас бүтээгдэхүүн болгоод зардаг баха гэж бодож байна. За тэгээд энэ одоо нэршлүүдийн мэдсэн юм чи тийм ээ өөртөө бас хэрэглээд үзээрэй. Өтгөө хатлын сайн бүтээгдэхүүн нэг нь болохоор киви гэж байсан ш тийм ээ. За киви болохоор ерөөхдөө бол гоё зөөлөн чихэрлэг амттай штэ. Жохон эсэглэн мөртлөө жохон чихэрлэгтэй амттай. Гэтэ бүр одоо ном ногоо нь болохоор жохон амтгүй ч юм уу хэд одоо эсэглэн ч юм уу тийм байдаг. Хэрвээ тэрийг идэхэд хэцүү байх юм бол хөрөгчөнд хийхгүйгээр одоо зүгээр энгийн температурт 50-аад 3-4 хонуулаад идэх юм бол ерөөдөө зөөдрөд гоё амттай болцсон байдаг. Тийм болохоор тэр үед нь идэх юм бол маш гоё бас амттай байдаг шүү. За Японд бол одоо кивигийн үн нь болохоор нэг ширхэг нь 150 орчим yen. За яг бүр тэрнээс бага зэрэг хямдхан тохиолж байна. Тэрнээс үнэтэй тохиолж байна. Ерөөдөө дунджаар 150 орчим yen болдог. За манай Монгол одоо хэдээр зардаг юм болоо хэрвээ мэдж байгаа хүн байх юм бол комент хэсэгт бичээрэй. Бас их сонирхож байна. Тэгээд дор хаяж тийм ээ өдөрт нэг киви идээд байх юм бол өтгөн хатахгүй байх нэ. За ингээд энэ асуултанд одоо нэг хариулъя гэж бодоод одоо өнөөдрийн саяын бичлэгийг ингээд хийлээ. Тухгүй одоо цагаан сар болох ч юм байна. Тэгээ бүгдээрээ сар шинээрээ сайхан шинлээрээ. Угаасаа хий гэж бодоогүй, төлөвлөөгүй байсан. Бичлэг байсан л та. Тэгээд олон хүн одоо асуулт асуусан байсан учраас цаг заваа гаргаад ингээд жоохон өөрөө боломжоор ингээд хариулъя гэж бодоод ингээд хариуллаа. Тэгээд өшөө та нарт асуулт гарч ирэх юм бол өөртөө бас ингээд интернетээр ороод хайгаад судлаад үзээрэй. За ингээд өнөөдрийн бичлэгтээ хамт байсан танд баярлалаа. Товчхон бичлэгээ дуусгая. Танд энэ бичлэг хэрэгтэй санагдсан бол сонсоосоо гэж хүссэн хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.